5 дүүргийн эрүүл мэндийн төвийн үүсгэн байгуулалтны түүхт 90 жилийн 2025 онд тохиолж байна. За энэ ойгоо өгтөж бид 2024-өөс 2030 онд 11 төсөлт ажлыг санаачлан төлөвлөн хэрэгжүүлэх ажиллаж байна. Би өнөөдөр та бүхэндээ энэ ажлынхаа эхний 3 төсөлт ажлын хэрэгжилт болон явцын тухай танилцуулъя. Хамгийн эхний төсөлт ажил маань юу вэ гэвэл тэгш хүртээмжтэй оновчтой төслийн үйлчлэг гэж. Энэ юу гэж агуулгатай төсөл юм бэ гэвэл хаан улд өргөт маань 315 мянган иргэн 78 мянган орчим өргөх байна. Тэгвэл энэ дүүрэгт 4935 тусгай хэрэгцээт иргэн байна. Энэ 606 харааны бэрхшээлтэй бусад тулгуур эрхтний болон бусад тусгай хэрэгцээт иргэд байна. Тэгвэл бид энэ тусламж үйлчилгээг тэгш хүртээмжтэй оновчтой өргөх дараах 5 зүйлийг 2025 оны 3 сарын 18 гэхэд үйл ажиллагаанд хэрэгжүүлсэн. Хамгийн ихнийх нь барай шал, хоёрт нь барай хаягжуул, гуравт нь тусгай хэрэгцээт дуудлагын төв, дөрөвт нь тусгай хэрэгцээт иргэдэд үйлчлэх төв, тавд нь ухаалаг хөтөч гэсэн энэ тусламж үйлчилгээний бүтцийг бий болгож ажиллаж байна. За энэ бүтцийг бий болгосноор 2025 оны 3 сарын 18-наас хойш 4032 тусгай хэрэгцээт иргэн эхний 25 оны 6 сарын байдлаар тусламж үйлчилгээ авсан байна. Энд бол харааны бэрхшээлтэй, сонсголын бэрхшээлтэй, за тусгай хэрэгцээт иргэдийн төвөөр 89 иргэн үйлчлүүлсэн байна. Тэгэхээр яагаад энэ төслийг хэрэгжүүлсэн бэ гэвэл хамгийн гол нь эдгээр иргэд маань эмнэлэг хүртэл эрэхтэй бусдын тусламж дэмжлэгийг шаарддаг. Эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлэхэд тусгай хэрэгцээ шаарддаг. Тэгвэл бид үйлчлүүлэх нөхцөл боломжийг бүрдүүлсэн бол цаашид тусламж үйлчлэгээнийхээ чанарт илүү анхаарч ажиллах болно. Бидний 2 дахь төсөлт ажил бол цахим хөтөч. Тэгэхээр ямар салбар хөгждөг юм бэ гэвэл шинжлэх ухааны олд амжилтыг түүн дотроо технологийн шийдлүүдийг хэрэгжилж чадсан тэр салбар хөгждөг. Тэгвэл хаан уул эрүүл мэндийн төв AR Mongolia гэж олон улсын технологи хөгжүүлэлтийн компанитай хамтарч бид нар өрх бүрт тэгш мэдээлэл буюу цахим хөтөч гэж төслийг хэрэгжүүлсэн. Энэ ухаалаг, энэ цахим хөтөч маань дараах 14 төрлийн 80 багц мэдээллийг авах боломжтой. Өнөөдөр яг хаан уул эрүүл мэндийн төвд 68 эм цахим хөтөч ажиллаж байна. Бид зөвхөн энэ цахим хөтөчийг хаан уул эрүүл мэндийн төвд хэрэгжүүлэх зохисгүй 2028 он гэхэд хаан уул дүүргийн 78 мянган өрхөд бүрэн хэрэгжүүлнэ гэж бодож байгаа. Бид нар 2025 оны эхний 6 сарын байдлаар инх титэм өрхийн эмнэлэг энэ 3 дугаар хорооны эмнэлэг байгаа. Энд бол 15 мянган иргэнтэй 4350 өрхтэй. Өнөөдөр бид нар энэ цахим хөтчийг 4 мянган өрхөд нь хүргэсэн байгаа. Бид нар бол 2025 онд ямар ч байсан нэг 3 хорооны 10 мянган өрхөд хүргэнэ гэсэн ийм зорилттой ажиллаж байна. Бидний хэрэгжүүлж байгаа 3 дахь төсөлт ажил бол эмнэлэг халдваргүй орчин. Тэгэхээр энэ эмнэлэг халдваргүй орчин байх нөхцөлийг хангахын тулд үндсэндээ бид нар 3 бэлтгэл ажлыг 2024 оноос хангаж 2025 оны 1 сарын 28-наас үйл ажиллагаа маань чигдэрсэн байна. Хамгийн ихнийх нь бол бид стандартын дагуу эмнэлгийн тусламж үйлчлэгэнд хэрэглэгдэж байгаа зөөлөн эдлэл, хүнжил, гудас, үйлчлүүлэгчийн хэрэглэгдэж байгаа цагаан хэрэгсэл болон иж бүрэн хувцас, тавчиг гэх мэт энэ бүх хэрэглэлүүдийг халдваргүйжүүлэх төвийг байгуулсан. Хоёрт нь бид нар хүний нөөцөө 3-аар нэмэгдүүлсэн. Гуравт нь бол яг энэ зөөлөн эдлэлийг хүнжил, гудас, тэр үйлчлүүлэгчийн иж бүрэн хувцас, за углаач гэх мэт энийг бол бүтэн 2 ээлж болгож чадсан. За ингээд энэ нөхцөлийг хангаж чадсанараа эмнэлэг маань халдваргүй орчин болох нэг үндсэн нөхцөлийг бүрдүүлж чадсан. За ингээд 2025 оны эхний 6 сарын байдлаар цагаан хэрэглэл 1378, хэвтэн эмчлүүлж байгаа үйлчлүүлэгчийн иж бүрэн хувцсыг 1197, углаашийг 859, бусад зөөлөн эдлүүдийг бол бид ариутгаж халдваргүйжүүлж тусламж үйлчлэгэнд хэрэглэсэн байна. Бид цаашдаа энэ үйл ажиллагаа улам тогтворжуулж, үйл ажиллагаагаа улам өргөдгөж, эмнэлэг халдваргүй орчин байх энэ нөхцөлийг хангаж ажиллахыг зорьж байна. Дараагийн дугаараар би та бүхэнд дараагийнхаа 4, 5, 6 дугаар төсөлт ажлуудыг танилцуулах болно. Монгол хүн бүр эрүүл байх болтугай.